анх 2005 онд хотод орж ирээл. Тэнд орж ирэхдээ анх их тийм гэрээ мод ирүүлчихсэн. Энэ гэрээ мод нэг 2 3 жил ирэж байгаа л тэгэл сүлдээ гинтгөө хойбо хөдлөл. Миний ээж миний багш байхгүй хамгийн дээл ойд ээж минь зааж гисэн болохоор ээжийнхээ юугаар шууд явчихъя гэл 2010 оноос ихтэл тэгэл дээл ойж гисэн. Миний үдээлний өрмөс гэл одоо энэ ханцаа мэнцэндээ нуудраг товчтой ингээд илүү миний өөрийн хийсэн загварууд байгаа байхгүй ингээд ойж байгаа хавчуурахтай дээл мэлэр ингээд илүү бусдаас илүү жоохон нэг онцгойтой байд юм билүү гэж бодоод бусад загварыг харахаар нэг пестер ингээд дээлмэл харахаар загвар нэг тийм ингийн харагддаг байхгүй юу. Тэгэхээр би арай өөрчлөөд ингээд бүс мөсийн үрдэл ингээд өөрчлөөд ойчих юм их тийм. Өөрөө санаачлал ингээд явчих. Бүх юмаа өөрөө хийчихдэг. Айгуу сонирхолтой байна. Туслах охин байдгийг. Охин маань ингээд шилбийг хаддаг. Тэгээ хоёулаа ингээд оёолох хадаал явчих. Ер нь голдоо охин их хадна. Би чи өөрөө бөө хой биш тийм ер нь дээл хэсгээл. Нэг хэсгээрээ тэр чигтээ нэг оёхороо тэр чигтээс юм. Би ч бүр өстө нэг үрчлэн юу хийж байдаг штэ. Сэтгэлээ шингээж дурлаж байна гэдэг чинь. Тэгдэх бүх юмн дээр тий байдаг штэ. Миний энэ дээлнэд би чи өвөр Монголд 18 онд нэг жил ажилласан. Тэнд миний дээл өвөр Монголын их хотод миний одоо ийм хоримотой дээлнүүд ивсэн штэ. 2 дугаар ярианд орж исэн. Яг идэвхэнтэй би нэг хайхтар холбогдоогүй. Сая нөгөө 9 сарын 15-нд энэ чинь нөгөө ашиглалтанд орно нөгөө зураг төстэй өгөгдөх гээд. Тэгээ би тэрийг юу явуулсан байсан байхгүй. Тэгсэн чинь намайг шалгаруулад авцсан байлээ. Тэгээд баяртай байгаа. Нойр ирэхгүй шүү дээ. Тэгээ бөөн баяр өглөө бүр эрт ирнэ шүү дээ. Эднэртэй зэрэгтэл энэ адман газрын ажилч юм шиг 9 цагт л ирнэ шүү дээ. Тэгээд орой 7-г ирэхгүй шүү дээ. Тийм л айгуу дуртай ажил да. Дулаахан айгуу гоё яваад